За сайн байцгаана уу манай хийм ах бодтой одоо ихэр жинлүүр хумхын ордныхны маань одоо 8 дугаар сарын ерөнхий төлөв юу вэ гэсэн уншлага эхэлж байна. За манай хийм ах бодтой улсуудын 8 дугаар сард бол одоо бас одоо сайхан шудрагаас ялсан таны ялалтаар ингэж дууссан юм төлөвтэй харагдаж байна. За энэ бол одоо өнгөрсөнд одоо манай хийм ах бодтой улсууд одоо хийж байгаа ажлаа дутуу ажлын одоо үнэлээгүй тийм ээ. Эсвэл одоо ямар нэг үйл ойлголцол гарсан тийм их хөдөлмөрлсөн боловч одоо хөдөлмөрийн дутуу үнэлсэн эсвэл үнэлээгүй. За энэтэй одоо тэмцсэн тийм ээ ийм байдал харагдаж байна л да. За энэ асуудлуудыг одоо манай хийм ах бодтой улсууд бол одоо маш одоо эрч хүчтэй гэдэг юм уу эсвэл өөрийнхөө одоо чадлаар туулж гарч ирсэн юм шиг өөрийнхөө чадлаар одоо байгаа эд хөрөнгө одоо юу гэдгийг байгаа зүйлсийг одоо өөрөө бүрдүүлж өөрийнхөө төлөө ажилласан юм шиг ийм байдал харагдаж байна л да. За одоо энэ дээр одоо бас тийм ээ шинэ ажил төрөл хайж байгаа эсвэл шинэ ажил эхлүүлсэн улсууд бол одоо бас ажлынхаа үр шимийг арай хүртэж амжаагүй байгаа юм шиг тий. За ийм болвол одоо 8 дугаар сард одоо ингээд сайхан ажлынхаа үр шимийг хүртэх нэ. Тэгээ шинэ ажлын одоо үр шим эсвэл одоо шинэ нэвтрүүлсэн үйл ажиллагааны одоо үр шим одоо хүртэгдэх нэ гэж ойлгох. Мөн одоо энд хэрв одоо энэ дээр үйл ойлголцол тийм ээ бас одоо юу гэдгийг таны одоо эсэргүүцэж байгаа тий таны үйл ажиллагааг аль эсвэл бол одоо таны хийсэн зүйлийг юм уу тийм ээ эсвэл одоо үнэн мөнөн ялж байгаа. За энэ байдал бол одоо яг ч нэг юм өрсөлдөөнтэй байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг энэ өрсөлдөөнд одоо шударгаар одоо ялж байгаа юм шиг ийм байдал харагдаж байна л да. Та одоо сарын эцэст бол одоо баяртай байна тийм ээ. Үнэн шударга ялсан байна. Таны одоо хөөцөлдөж байгаа ажил бүтсэн байна тийм ээ. Шинэ ажил эхлүүлж байгаа одоо нэг юмн дээр гацсан тийм ээ. Эсвэл бол одоо юу гэдгийг одоо шат дамжлага дээр одоо гацсан эсвэл эсэргүүцэлтэй учирсан бол одоо энэ бас сайн мэдээ дуулсан тийм ээ. Эсвэл одоо үнэн ялж одоо таны үл ойлголцол арилсан ч гэдэг юм уу. За ийм сар харагдаж байна тийм ээ. Үнэн мөнийн ялсан ийм сайхан сар. За одоо мөн 8 дугаар сард та шинэ орон байр худалдаж авах гэж байгаа бол аль эсвэл одоо өөр газар нүүх гэж байгаа бол одоо нүүдэл суудал хийсэн шинэ орон гэрт орсон ийм байдал харагдаж байна. Эсвэл одоо шүүхээр одоо шийдэгдэж одоо үнэн мөнөн ялж та орон гэрээ авсан юм уу эсвэл одоо шинэ гэр авах боломж бүрдсэн юм уу эсвэл нэг иймэрхүү юм бас харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо бас энэ дээр одоо өгч зөвлөгөн дээр бол гэж юм л та одоо за яг асуудлуудад бол ингээд явнаа санаа зовхын хэрэггүй. Нэгдүгээрт нь за энэ дээр бас карма байна л гэж юм. Тэгэхээр зэрэг энэ хараа карма. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар одоо танд энэ өгж байгаа энэ зүйлс бол одоо ямар нэг байдлаар одоо карма юм аа л гэж ойлго. Тэгэхээр зэрэг хүн нөгөө гიშгсэн мөрөө эргэж харнаа гэдэг чинь л байж байна тийм ээ. За энэ дээр одоо бас хэдийгээр ингэж ялж дийлсэн ийм одоо сайхан байгаа боловч ирээдүйн төлөвлөгөө ерөнхийдөө байхгүй харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо зөвхөн ялалт байгуулаад сэтгэл ханахгүйгээр дараагийн одоо шинэ төлөвлөгөө гаргах одоо маш ерөнхийдөө нэг мөрөөдөл хүн бол заавал нэг мөрөөдөлтэй байх хэрэгтэй. Заавал нэг төлөвлөгөө заавал нэг за би одоо тэгнэ эсвэл тийм юмд хүрнэ гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй шүү. За тийм юмыг одоо дэвшүүлж тавьснаар өөртөө зориг тавьснаараас одоо
ялангуяа манай одоо энэ айр саянд хиймэх хоттой улсууд бол их чухал гэж байна шүү тий. За мөн одоо энэ дээр одоо хэтэрхий их зан гаргах тийм ээ, хит өөрийнхөө зүтгэх, хүмүүстэй бас ам зүрлдэх ийм магадлалтай байна шүү. Энэ бол одоо сайн зүйлийг авчрахгүй юм аа л гэж байна тий. За ийм байна. За энэ дээр одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо бас одоо шүүхээр одоо бас орж салсан, нийлсэн юм хуваасан одоо ийм байдал бас харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо мөн бас манай синглчуудад одоо шинэ хайр байна л гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ шинэ хайр бол одоо гадаад хүн байх магадлалтай, эсвэл одоо өөр шашинтай тийм ээ, эсвэл хоёр өөр үзэл бодолтой ч гэдэг юм уу. За ийм хүн байна л гэж байна. За тэгээ энэ дээр одоо бас friendship дээрээ бас ажиллаарай гэсэн байна тийм ээ. За мөн одоо таны амьдралд одоо бас эд шидийн гэмээр зүйл, сайн сайхан зүйл тохиолдол энэ дээр одоо believe in impossible. Тэгэхээр зэрэг бас гинтийн сайхан үйл явдлууд бас дүүрэн байна шүү тийм ээ. Бас нэг ч гэлтгүй нэлийн 2-3 хүн харагдаж байна. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо ганц бие улсууд бол одоо нэг биш улсуудтай танилцнаа гэж ойлгоорой тийм ээ. Шинэ харьцаа үүсгэсэн, бие бинийгээ мэдсэн ийм харагдаж байна. За энэ дээр одоо би одоо ингээд дандаа хэлдэг тий. Бие бинийгээ ер нь жоохон цаг хугацаа өгөөрөө тий. Энэ дээр одоо хэлсэн байл та. Тэгэхээр зэрэг ер нь нэг бие бинийгээ мэдэх тийм цаг хугацааг өгөөрөө гэсэн ийм мессеж байж шүү. За мөн одоо за энэ дээр одоо бас ганцхан юусууд одоо краш гэж ярьдаг да тийм ээ. Нэг тийм хүн харагдаад байгаа. Нэг л хүн нэг их маш их сансан тийм ээ. За тэгээ одоо эсвэл одоо та өөрөө их крашлсан тийм ээ. Хажууд нь очиод өгсгоор зэрэг сандраад л одоо ингээд л байгаа юм шиг тийм ээ. За ийм байдалтай байна. За нэг биш хоёр хүн ч гарч ирэхээр харагдчихэ шүү. Манай синглчүүдээ тийм ээ. За тэгээ энэ romantic feelings бол одоо нэг талдаа биш хоёр талаасаа байна. Нөгөө хүн чинь ч гэсэн таныг одоо сонирхож байна. За одоо энэ 8 дугаар сард одоо хэрэг ингээд удаан хугацаагаар одоо харж явсан тийм ээ, танилцах хүсэлтэй байгаа бол сэтгэлээ илчилэхэд сайхан одоо сар юм аа тийм ээ. Одоо зөв цаг юм аа ч гэдэг юм уу тий. За ийм юм байна. За ингээд ийм мессежнүүд байна. Та бүхэндээ одоо 8 дугаар сарынхаа ажил үйлс, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье ёо. За мөн та бүхэн одоо хувийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стар тайруудаар орж одоо мэдээлэл аваарэ. За ингээд амжилт хүсье. Баярлалаа, баяртай.